Дональд Трампаас асууж байгаа хгүй та ерөөхдөө энэ Канадад тэ оногдуулсан тариф татварыг бууруулах юм гэсэн чинь. Яг хажууд нь сууж шít. Үгүй яагаад гэсэн. Зүгээр л юм байх ёстой учраас. Alpha move тэ. Тэгээ удахгүй Канада улс тэр машинуудыг үйлдвэрлэж байгаа нь шал хэрэггүй бол. Хажууд нь хин сууж байгаа юм бэ гэх юм. Канада улсын ерөнхий сайд зүгээр ингээд хажууд нь суугаа. За тэгээ Канадын гангийг бид нар угаасаа авахгүй. За нэмээд Канадын хөнгөн цагааныг ч ихсэн авахгүй. Тэгээ төсөөл үүдтэй манай ерөнхий сайд юм уу ерөнхийлөгч нөгөө хэдүүд дээр очоо тий. Тэгээ тэгсэн чи хэдтийн тий ерөнхийлөгч юм уу ерөнхий сайд гадаад хэргийн сайд худалдааны сайд. Энэ монголчуудын нүүрс хэрэггүй. Монголчуудын зэсийг бид нар шигсэн авахгүй. Тэгэхээр монголчуудын гаргаж байгаа нефт төмөр бөмөр ингээ бүр биднэрт хэрэггүй гэх юм бол юу болох юм бэ? Гомд нь үсттэй. Тэгээ манай хөрөл сүхийн боронд нь хөдлөөд тэгээ бас тим юм хийхгүй штэ ингээ алгадахгүй, доромжлохгүй. Тэгтээ Дональд Трамп зүгээр чөлөөтэй. Тэгээ Марк Карни юу ч нэх юм бол зүгээр тэсэл сууд. Канад хүмүүсийн зовлон нь ерөөсө дуусахгүй юм а тий. Трамп ирэх барьснаас хойш юу өсөн бэ гэх юм бол тухайн үед ерөнхий сайд алтан тушаалтай байсан хүний булицээр агаад тий хошногдуулсаар агаад шоолсаар агаад өөлүүлсээр агаад доромжлсоор агаад засаг дарга гэж дуудсаар агаад мэн хүнийг хөөгөө гаргасан. Ой Канада улс 51 дугаар мууж болох хэвээр. Канад Америкчуудаа нэгтгэх хэвээр. Гэх мэтчлэн янз бүрийн юм хийсээр агаад Трудо юу юм бэ гэх юм бол өөлсөн бүр. За харцгаа. On a personal level, I've made sure that every single day in this office, I put Canadians first. Би үргэлж Канадчууд номер 1 тавьсан. That I have people's backs. Би хүмүүсийг ариг дааж ирсэн. And that's why I'm here to tell you all that we got you. За тэгээд хэлмээр байгаа юм юу юм бэ гэх бол I got you. Even in the very last days of this government, we will not let Canadians down. Тэгээ эцсийн өдөр хүртэл бид нар тий таад идэхлийг алдахгүй. За тэгээ юу болсон бэ гэх юм бол энэ хэвлэл мэдээллийн хурал хийснийхэн дараа тий нусаа нэгээд дараарай тэгэл алга болсон. Тэгээ юу болсон бэ гэх юм бол канадчууд энэ засгийн газар энэ ерөнхийлөгчөөс тултал нь залхацсан. Яагаад залхсан бэ гэх юм бол айгүй ойлгомжтой. За энэ юу юм бэ гэх юм бол Канад улс руу очиж байгаа цагаачтад. Таад юу харж байгаа юм бэ гэвэл 1970 оноос хойш 2015 он хүртэл тогтвортой өсчил агаалтай гэхдээ хүн амын өсөлттэй тэнцүү. Жилд ойролцоо 100,000-аас 200,000 цагаачдыг оруулдаг байсан бол Трудо ирэх байсны дараа бүр 2020 оноос ахуулаад бүр тесэрсэн таад ингэ харж байна уу? Тэ 100,000 цагаачдаас сая 200 цагаач жилд. Ямар төрлийн хүмүүс юм бэ гэх юм бол ажил хийдэг хүмүүс биш ээ, бүтээмжтэй хүмүүс биш ээ, солиотой хүмүүс биш ээ. За баг жоорлон руу баадаг хүмүүс бас хомс байсан баха. Яг гэх юм бол та өмнөх миний энийг тэгчүүдийн видеог харсан бол тийм ээ гайхалтай соёлгүй хүмүүсийг урслууга авчирсан. За тэгээ юу болсон бэ гэх юм бол энд харагдчихээн заяа. Канад улсын үл хөдлөлийн үртэг 2000 оноос хойш 2021-22 он хүртэл хамгийн их өсөлт авчирсан. Яагаад вэ гэх юм бол 1 дугаарт шинэ барилга бариулахгүй, 2 дугаарт улсаа хүмүүсээр дүүргэж байгаа, энүүгээрээ дамжуулаад орон сууцны эрэлт нь өсөж байгаа. За тэгээд түрээсийн үн нэмэгдэн, орон сууцны үн нэмэгдэн бүх юм нэмэгцээр хагаад тэгээд бүх хөгжсөн улсын дундуур Канад улсад үл хөдлөх хамгийн үнэтэй болсон. Энэ хэнийг зовоодаг юм бэ гэх юм бол залуу хүмүүсийг зовоодаг. За нэмээ дотоодын нийт бүтээгдэхүүн хүн амын тоогоор ингээ хуваах юм бол Америкийн эдийн засаг өсөлттэй байсан, Канадын эдийн засаг Трудо ирэх байрснаас хойш субботник. Татварын дарамт нэмэгдсэн, үл хөдлөлийн үртэг нэмэгдсэн, инфляц нэмэгдсэн, эдийн засаг өсөөгүй. За тэгээд гадаад хүмүүсээр ингээ дүүрсээр хагаад эдийн засгаа сүрүүлээд тэгээ юу болсон бэ гэх юм бол энэ графикаас харагдана. Энэ улаан зураас юу юм бэ гэх юм бол энэ Трудогийн намын сонгогдох магадлал. За та харж байгаа бол 2022 оноос хойш ерөнхийдөө уналттай байсан. За тэгээ 2025 оны 1 сард бүр ёроолт өртсөн. Канад улсын хүн амын ойролцоогны 20% энэ Трудогийн намыг дэмжсэн. За тэгээ Трудо юу хийсэн бэ гэвэл за би арай биш юм байна. Би зайлж өгөх ёстой юм байна. Тэгээ Канадын ард түмэн юу хийсэн бэ гэвэл энэ Трудогийн нам арай биш юм байна. Тэ энэ либерал нам арай худлаа юм байна.
Тэ социалистуудын арай худлаа юм байна. Тэгээ бид нар хэнийг сонгох ёстой юм бэ гэх юм бол Pierre Poilievre-гийн консерватив намыг нэмэх ёстой юм. Сонгох ёстой юм байна. Тэгээ та харж байгаа бол Poilievre-гийн тэ улс хүн амын дэмжлэг бүр 45% л өсөөд за тэгээд ерөөдөө энэ хүн баттай гарах юм байна. Би баг тухайд хэлжсэн. Би ямар буруу таамаг гаргасан бэ? Яагаад вэ гэх юм бол энэ Pierre Poilievre-гийн нам тэ ямар бүтлгүй гарууд юм бэ? Яагаад вэ гэх юм бол тэ Donald Trump гарснаас хойш Donald Trump юу яриад эхэлсэн бэ гэх юм бол 51 дугаар мууч governor гих мэт чинь. За тэгээд канадчууд юу хийсэн бэ гэх юм бол тэ канадчууд юу хийсэн бэ гэх юм бол тэгээд төсөөлөө үзчих заяа. Улсыгаа нурааж гин. Тэ хүн амыг устгах гин. Бүтэмжийг алж гин. Татварын өртгийг нэмэгдүүлж гин. Байрны үнийг үсгэж гин. Тэгээд канадчууд юу хийж гинэ гэх юм бол одоо бараг заяа 8-9 жил доромжлуулж байгаа тэ Германаас нь мөнгөний хулгай хийж байгаа, ирээдүйн булаагаад авч байгаа. Тэг Канад ард түмэн юу хийж байна гэх юм бол за одоо болоо. Одоо бид нар босч ирнэ. Одоо бид нэр саруул ирүүл ухаантай болцсон учраас 100 намыг сонгоно гэсэн чинь юу болсон бэ гэх юм бол яг адилхан намыг дахиад сонгоцсон. Тэгээд би юу гэж бодож байгаа юм бэ гэх юм бол канадчууд тэнийг юм байна. Яг гэх юм бол өнгөрсөн 8-9 жил тасралтгүй зовлон амсныхаа дараа тэр зовлоныг учруулсан намыг дахиад сонгочихсон юм байна. 18 оноос хойш Facebook page, 20 оноос эхлүүлээд Instagram, 22 оноос эхлээд YouTube page хөгжүүлсэн. За энэ 3 пэйжийг ингээд дагагчийн тоо нэмчих юм бол одоо бараг 500-600 мянган дагагчтай. Санхүүгийн зах зээл дээр одоо номер 1 контент бүтээгч болсон. Энүүгээр дамжуулаад ямар гавьяа бий болж байгаа юм бэ гэх юм бол ном зарагдаж байгаа, сургалт зарагдаж байгаа, автоматын харилцагч маш сайнаар өсөж байгаа. За тэгээ та ч гэсэн өөрөө жижиг бизнестэй, дунд зэргийн бизнестэй тэгээ борлуулалтаа дэмжмээр байгаа юм бол миний бүх бичих борлуулалтын чадвар шингэсэн Power намыг сонирхоор. Idrots.com дээр захиалж болно. Дэлгэрэнгүй мэдээл бас тэндээс. Би юу гэж бодож байгаа юм бэ гэх юм бол канадчууд тэнийг юм байна. Яг гэх юм бол өнгөрсөн 8-9 жил тасралтгүй зовлон амсныхаа дараа тэр зовлоныг учруулсан намыг дахиад сонгочихсон юм байна. Тим арт хүн байдаг юм уу? Өнгөрсөн 8 жил инфляц, байрны үн өсгөөд, татварын дарамтыг дээшлүүлээд, эдийн засгийн байдлыг шудраг бус болгосоор агаад арт түмэн яг адилхан нам сонгодог нь. За энэ ямар улс юм бэ? Ямар улс юм болов? Бид нар юм биш үү? За, канадчууд тэнийг юм байна, бид нар бас тэнийг юм байна. За, тэгээд хүмүүс яагаад Mark Carney сонгосон бэ гэх юм бол энэ хүн тэгээ бидний төлөө тэмцэх юм байна. Энэ хүн Donald Trump тэгээ үзэх юм байна. Энэ хүн тэгээ доромжлуулахгүй юм байна. За, үнэ юм уу, худлаа юм уу харцгаа. Яагаад гэх юм бол дөнгөж сая Mark Carney цагаан ордон руу ороод тэгээд арт түмэнд амлсан ёсороо юу хийсэн бэ хэдүүлээ харцгаа. I don't think we can change Donald Trump. Бид нар бол Donald Trump-ыг өөрчилж чадахгүй хаа. I don't think so. Not at this stage. Одоо өнгөрсөн байхаа. No. Donald Trump-аас асууж байгаа хгүй та ерөөхдөө энэ Канадад тэ оногдуулсан тариф татварыг бууруулах юм гэсэн чинь. Яг хажууд нь сууж шít. Үгүй. Why not? Just the way it is. Яагаад гэсэн. Зүгээр л юм байх ёстой учраас. Alpha move тэ. And a person who draws his inspiration from President Trump like Pierre Poilievre will kneel down before him. За тэгээд Pierre Poilievre сонгуулийн үеэр нь өөрчлөгч нь байсан хүн. Тэ. Donald Trump-тай айгүй ижил төстэй үзэл бодолтой учраас Donald Trump дээр очих юм бол мөлхнөө, өвдгөлнөө Donald Trump-ыг бүксийг долооноо үнснэ гэсэн. За. You're a transformational president. Та бол гайхалтай ерөнхийлөгч шүү. Focus on the economy with a За тэгээд та бол өстой яг эдийн засгаар маш сайн төвлөрч байгаа. relentless focus on the American worker. Тэгээд та бол Америкийн ажилтан, Америкт ажиллаж байгаа хүнийг төлөө ингээд тултан тэмцэж байгаа. Securing your borders, ending the scourge of fentanyl. Тэгээд та хилээ хааж байна.
Тэгээд fentanyl харт тамхины тэрэндээ тааста тулдаад тэрийг зогсоосон. and other opioids, and securing the world. Тэгээд та бас ингээд дэлхийг те илүү аюулгүй болгож байгаа. Окей, энэ өвдгөлж гин үү? Үнсж гин үү? Юу гэж би яг сайн мэдэхгүй байна. Тэ? Or he stands up to him. Биднэрт ямар хүн хэрэгтэй юм бэ гэх юм бол Дональд Трампын өөдөөс те хүчтэй зогсдог хүн хэрэгтэй. He's in sync with President Trump. Тэгэл манай тэр Pierre Poilievre бол те бүр Дональд Трамптай нэгдсэн байгаа штэ. Тэр хоёр ерөнхийдөө бүлэглэсэн байгаа. But you're excellent, and I think we have a lot of things in common. Pierre Тэгээд Дональд Трамп юу ч хэлсэн бэ гэх юм бол Марк чи бол гайхалтай шүү. Тэгээд бид хоёр аюу олон төстэй юмтай байгаа шүү те. Poilievre is also choosing to be willfully blind to the many and growing threats that face our country. Тэгээ Pierre Poilievre миний өрсөлдөгч нөгөө нам. Тэ Канад улсад учрах гэж байгаа. Тэ ирээдүйн ирэх гэж байгаа аюулуудыг юусаа харахгүй юм байна. I really want cars from Canada, and we put tariffs on cars. Бид нар тэгээ Дональд Трамп юу гэж яах юм бол бид нар Канадад үйлдвэрлэж байгаа машиныг санахгүй. Канадын манайхлаа экспортлж байгаа нь биднэрт хэрэггүй. From Canada, and at a certain point, it won't make economic sense for Canada to build those cars. Тэгээ удахгүй Канада улс тэр машинуудыг үйлдвэрлэж байгаа нь шал хэрэггүй бол. Хажууд нь хийн сууж байгаа юм бэ гэх юм. Канада улсын ерөнхий сайд нь зүгээр ингээд хажууд нь суугаал. Тэ. And we don't want steel from Canada because we're making our own steel away. Тэгээ бид нар бас Канада улсын манайх руу экспортлж байгаа ганч хэрэггүй. Яг гэх юм бол бид нар өөрөө гангаа үйлдвэрлэнэ. Тэгээд нүрийг хар. Having massive steel plants being Бүр ингээд built right now as we speak. We really don't want Canadian steel, and we don't want Canadian aluminum. And за тэгээ Канадын гангийг бид нар угаасаа авахгүй. За нэмээд Канадын хөнгөн цагааныг ч гэсэн авахгүй. various other things. Тэгээ төсөөл үүдтэй манай ерөнхий сайд юм уу ерөнхийлөгч нөгөө хэдд дээр очоо тий. Тэгээ тэгсэн чи хэддийн тий ерөнхийлөгч юм уу ерөнхий сайд гадаад хэргийн сайд худалдааны сайд энэ монголчуудын нүүрс хэрэггүй. Монголчуудын зэсийг бид нар шигсэн авахгүй. Тэгэхээр монголчуудын гаргаж байгаа нефт төмөр бөмөр ингээ бүр биднэрт хэрэггүй гэх юм бол юу болох юм бэ? Тэ? Гомд нь үсттэй. Тэгээ манай хөрөлсөхийн боронд нь хөдлөөд тэ? Тэгээ бас тим юм хийхгүй штэ ингээ алгадахгүй. Тэ? Доромжлохгүй. Тэгтээ Дональд Трамп зүгээр чөлөөтэй. Тэгээ Марк Карни юу гэж нэх юм бол зүгээр тэсэл сууж. The big companies are producing, by and large, are not products that we are consuming. There's some element of that, but by and large, you know, a steel company, how much steel are you using these days, Todd? I mean, and not as much. Тэгээ манайхан ингээл юу манай гангийн хэрэглэнэ наа байхгүй болцсон. Карни бол байхгүй. Жижиг болцсон тий. За. Ерөнхийлөгч Трамп та бас Канадыг 51 дормож болох ёстой гэж хэлсэн шүү дээ. Ерөнхийдөө тэрэндээ та хөвээрээ. No. Well, I still believe that. Би бол тий 51 дормож болохын итгэж л байгаа. But you know, it takes two to tango, right? Гэхдээ бүжиглэхийн тулд хоёр тал хэрэгтэй шүү дээ. Тий ингээ Марканы инээдсэн зэ. Ямар ч нуухс нуруу, ноён нуруу юу ч байхгүй. Яг ийм загас шиг улс төрч байхгүй ингээ барьцгүй ингээ мултраад яадаг тий. I mean, I believe it would be a massive tax cut for the Canadian citizens. You get free military, you get. Тэгэл ингээ Дональд Трамп дахиад sales pitch хийж шít, борлуулалт хийж шít. Манайхтай нэгдчих юм бол татвар амар буурна тий. Батхан амалтын зардал гаргах хэрэггүй. Tremendous medical cares and other things. There would be a lot of advantages. Тий. За. Substantial period of time. I think. Mr. President, is there anything the Prime Minister can say to you today to change your mind on tariffing Canada? Ерөнхийлөгч Трамп ямар нэг байдлаар манай ерөнхий сайд Марк Карни тань тэ энэ тариф энэ татварыг ингээд багасгах юм уу алга болох ямар нэг боломж байгаа юм уу? Tariffing cars. Машин дээр үү? Үгүй ер нь ерөнхийдөө тариф татвар. No. Үгүй.
Just the way it is. Яагаад гэсэн зүгээр л тариф байхгүй болохгүй. Тэгээ юм ярих гэдсэн чи гэж хартаа. Алфа. Тэгээ энэ бол Марканы бол бета мэ. Тэгээ амна гэсэн чи зүгээр чимээгүй. Тэгэл Дональд Трамп хартаа. Бүр толгоогоо ирүүлэхгүй ч байгаа бидтэй. Тэ? Миний хажууд хинс зүгээр тухай байдаг. Дахиад нэг юм хэлэх гээдсэн чи хамаагүй. Yeah. If Canadians don't, would you respect that? Sure, I would. But this is not necessarily a one-day deal. This is over a period of time. That Тэгээ энэ хилцэл бол зүгээр нэг өдрийн юм биш шүү дээ. Энэ маш олон жилийн худалдааны хилцэл шудраг байх хэвээр, тэнцүү байх хэвээр. you have to make that decision. Yes, go ahead. Yeah. За. Окей. За. Окей. За каначуудад баяр хүргэе. Тэ? Маш тэмцэгч хүнийг сонгочлоо. Их орон хүнийг сонгочлоо. Эдийн засгийн мэдлэгтэй хүнийг сонгочлоо. Дэлхийн тайзан дээр өөрийнхөө зайжилж чаддаг хүнийг сонгоцсон байна. Тэгээд бид нар эндээс юу сурах боломжтой юм бэ гэх юм бэл зөндөө юм сурах боломжтой тийм ээ. Ер нь бол Трамп гараагүй байсан бол хүмүүс саруул ирүүлэх ухаантай шийдвэр гаргах байсан тий. Ямар олон нийтгэх булгаачудаар дүрцэн юм бэ? Үл хөлөх ямар үнэтэй юм бэ? Дараараа тэргээ юусаа харахгүй мэдрэл муутай юм шиг эмоцороо тий. Дональд Трамп яашин бүдүүлэг юм бэ? За окей одоо ингээд Дональд Трампын эсрэг хамгийн чанга дурддаг хүнийг сонгочихё. Окей. За тэгээ монголчууд бидний ингээд үл хөлөхийн үртэг өнсөөд, инфляц өсөөд тий. Цалин өсөхгүй ингээ бүх юм муудаад утаан дундуур ингээ живээд за тэгээ 4 жил болгон баялагын эзэндээ бай. Тэ 30 гэр бол тэ хэддод бид нарыг гээл гэд ингээ бидний эмоцтой ингээ төгөлдөр хуур шиг тоглоод байгаа. Бид нар дараагийн удаа дахиад яг адилхан зовлоныг сонгодог нь бидний хогч мэдтэй тэ. За тэгээд Канада улс баяр хүргэе. Гайхалтай ерөнхий сайдтай болцсон байна. Канада улсын ирээдүйн дүүрэн гэрэлтгээ мундаг ард түмэн маш ухаантай. Арчлалын төгс орн саруул ирүүл ухаанаар дүрцэн монголчууд бид нэр Канадаас сурах юм маш их юмтай.